Энэ сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн охин 4 настай охиныг онц хэрцгийгээр одоо бие махбодод нь халдаж амьсанд нь хүрсэн хэрэг гарсан байна. Энэ талаар бид цагдаагийн байгууллагаас тодрууллаа. Тэгэхээр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлц дээр бол 4 настай охины амьд насаалт зэрэг дээр бол эрүүг үүсгээд одоо хэрэг хүртэл мөрдөн байцаалын ажиллагаа маань хийгдээ явагдаж байна. Хэрэг дээр тухайн хэрэгт холбогдуулан хоёр этгээдэг бол сэжигтнэр тооцсон ингээд төр цагдан хориод энэ мөрдөн байцаалын ажиллагаа маань хийгдэж байна л да. Яг одоогийн байдлаар бол шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд дүгнэлт гаргуулахаар бол ажиллаж байна. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэж байгаа учраас өвнөөс өр дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа хүчирхийлэл болон бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх мэдээллийг тогтмол авч байгаа учраас иргэд энэ төрлийн мэдээллийг цагдаагийн байгууллага цаг алдалгүй өгч байхыг анхааруулсан юм а. За 24 цагаар 107 гэдэг тусгай дугаарыг утсаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл хүлээн авч байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө мэдээлэл өгж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн орчноор очсон тохиолдолд урдсан эрх зүйн зөвлөгөө болон эрсдлийн үнэлгээ тогтоох ийм ажиллагаанууд хийж байгаа. Энэ тохиолдол бол хүүхдийн эрхийг ностой зөрчсөн бол амь насанд нь халтсан анхны тохиолдол биш юм. Хүний эрхийн үндэсний комисс хохирогчийн зүгээс өнөөдрийн байдлаар гомдол эрүүлээгүй байна. Эцэг эх маань өөрсдөө хүүхдээ эсвэл гэр бүлийн гишүүд маань тухайн хүүхдийг эмзэг байдлыг хүлээн зөвшөөрж өсч хөгжих боломжийг нь хангахын оронд энэ эмзэг учраас би үүнийг яасан ч ахаа хүчирхийлэхэд ч болно гэсэн сөрөг хандлага тогтож байгааг чинь сарж болж байгаа. Энэ хэргийн тухайд бол яг гэр бүлийн гишүүд нь ямар байр суурьтай байсан, өөрийг хариуцлага биелүүлж чадсан уу гэдгийг нь би мэдэхгүй учраас яг хэрэг хэлэх боломжгүй байна. Тэгэхээр энэ хүмүүсийн яг энэ хэргийг үлдэх ус нөхцөл байдал нь юу вэ? Ямар нэгэн гадны шалтгаан байв уу? Эсвэл өөр удаан хугацааны дарамт шалтгаанаас энэ үүсв үү гэдгийг бас тодруулах хэрэгтэй байна. Бид хохирогчийн ар гэрийнхэнтэй уцаар холбогдсон гандмантаа орох хэрэгтэй. Өнөөдөр сэтгэжийнхаа хайрцаг саяхан тэрийг очиж авах хэрэгтэй. Одоо хэдэн цаг орохын би сайн мэдэхгүй нэг лам ярихыг хүлээгээ суугаад байна. Яа дахин таалцтай ламанаас авч. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл нэр ус хэлэхгүй байхыг анхааруулсан юм байна. Тийм учраас өөрсдөө одоо хэвлэлд тодорхой хугацааны дараа хандаж энэ талаарх мэдээллийг өгнө гэж байна.